За өнөөдөр ямар юм гарцсан бэ? Энэ яагаад бүлэг ажлын хэсгийн хороод руу ороогүй асуудал ороод ирж байгаа. Энэ чи эдийн засгийн хороогоор орох хэрэгтэй асуудал биш нэгдүгээр. Хоёрдугаарт яагаад Баттүр инх төр энийг танилцуулаад байгаа инх төр дарга. Энэ чи нийтийн тээврийн бодлогын асуудал биш. Нэг компани асуудал биш. Тэгээ үүнтэй холбоотой эн чин яагаад нэр ингэж байгаа юм бол би нэг эхлээд асуултаа яач. Хоёрдугаарт яагаад энэ эдийн засгийн хороогоор энэ нийслэлийн татаастай холбоотой нөгөө төсвийн орлоготой шууд холбоотой асуудал. Яг яагаад ороогүй юм бол доо. Энийг асууж. За. Тодруулж хариулъя. Алтар дарга. Сандаг сүрэн төлөөлөгчийн асуултанд хариулъя. Аль хороогоор энэ асуудлыг хилэлцсэн бэ? За, сандаг сүрэн төлөөлөгчийн асуултанд хариулъя. За, энэ тарифын цагт өөрчлөлт оруулахтай холбоотой асуудлыг тогтоолд нэмэлт өөрчлөлт оруулах гээд нийтийн тээврийн газрын дараа утгын жаргал дараа танилцуулсан. За, засаглал шинэтгэлийн хороо засаглал эрх зүйн хороо, ногоон хөгжлийн хороо хамтарсан урдлаар бол энэ асуудал орсон. Тийм зөвлөлийн хурлаар ус орсон. Зөвлөлийн хурлаар ороод чуулганаар хуралдахыг дэмжсэн байгаа. Тийм тогтоолд өөрчлөлт оруулах гэсэн томьёолоор орсон. Энэ утгаараа засаглал эрх зүйн хороогоор орсон байна. Хорооны хурлаар орсон. Ямар 3 хороо гэнэ? Зөвлөлийн хурлаар орсон. Нэг нь засаглал эрх зүйн хороогоор нийтийн тээврийн газрын дараа утгын жаргал дараа танилцуулсан. Энэ яг тогтоолд өөрчлөлт оруулах гэдэг. Тий. Энэ ихний хэлцүүлгийн өмнөх дээр тийм ээ 9 сарын 18-ны өдрийн 12 цагаас суралцсан засаглал эрх зүйн хорооны хурлаар хэлсэн юм байна. Нийтийн тээврийн бодлогын газрын дараа утгын жаргал дараа танилцуулсан. За, тодорхойлсон хөө сандаг сүрэн төлөөлөг. Тодруулга. За, манайхаа энэ хэдүүлээ одоо бас урд бас нэг юм ярьсан байсан. Тогтоолд өөрчлөлт оруулах гэж нэр авангуудаа засаглал эрх зүйн рүү очиж байгаа байхгүй. Энд чи эдийн засгийн асуудал байгаа зү. Засаглал эрх зүйн дээр энэ чи юу ярих юм? Тогтоолд өөрчлөлт оруулах, тогтоол ярихгүй. Хоёрдугаар гэвэл энэ араа манай инх төр даргаар танилцуулж байгаа. Эн чин цаана юуны автобусны машин цагийн зардал буюу зардлыг өсгөх асуудал ярьж байгаа байхгүй юу? Тэгэнгүүт цаана тэр компани үр ашигтай байдал асуудал хөндөгдөж ирж бид ярих хэрэгтэй байдал инх төр дарга энийг ярингууд инх төр даргын хувьд яг өөрөө компани ашигт ажиллагааг нэмэгдүүлчихэж байгаа юм уу алдагдлаа бууруулчихна окей. Гэтэл цаана энэ чинь нийслэлийн төсөвтэй холбоотой юм явж байгаа энийг хэдүүлээ батлна. Инх төр даргаас өөр хүн цахилгаан автобус хоошид авна хэрэглэнэ. Тэгээ энэ чинь нийслэлийн нийтийн тээврийн бодлогын газар байхгүй. Тэгээ энэ үннээс шалтгаалаад хоошид бид нэр цахилгаан автобус авах уу дизель автобус авах уу гэдэг энэ төрлийн хүртэл шийдэх ёстой. Тэгээ ийм асуудал хэдүүлээ ингээд инх төр даргаагаа хараад баталдаг ийм болчиход байна шүү дээ. Сандаг сүрэн төлөөлөгчийн тодруулга асуултанд хариулъя. Даваа талаа. Отгон жаргал дарга баруун талын микрофон дээр. Яагаад өсгөж байгаа юм бэ? За та бүхний өнөөдрийн амрыг мэдчлээ. За нийтийн тээврийн зардал үндсэндээ 7 хэсгээс бүрддэг. За энэ зардал нэмэгдүүлэх асуудал дээр бид тооцоо хийж гаргаж үзсэн. Тэгэхээр энэ цахилгаан автобус өөрөө одоо өндөр өртөгтэй түрүүний танилцуулган дээр гарсан 2.3 дахин өндөр өртөгтэй. За энээсээ дагаад энэ элэгдлийн зардал нь жирийн автобуснаас 3 дахин өндөр үнэтэй суутгал явагдаж байгаа. За нэг шалтгаан тэр. За нөгөө талдаа бол энэ цахилгааны үн тариф 41.7% өссөн байдал нь энэ одоо зорчигч тээвэр одоо хоёрын одоо энэ санхүүгийн алдагдлууд хүрсэн байна гэсэн ийм тооцоолт гарсан. За энэ мэдээллийг бол би одоо хороодын хурал дээр биечлэн өөрөө танилцуулсан. Тэгээ хурлын дэг дээр бол аваадлаа ордогчийг танилцуулахын мэдээлэлтэй байсан. Тийм. Нэмэх хүн байна уу? Даваадлаа ордогч нэмэх юм уу? Энэ нэмэх юм. Инх төр дарга за. За энэ даваадлаа орлогчдоор юу яасан? Энэ танилцуулах байсан. Тэгээ намайг танилцуулаад байгаа ч гэдэг. Тэгээ энэ төлөөлөгч нар өөрийнхөө орж иж байгаа асуудлыг бас танилцуулах
гэдэг зүйлээр ингээ ярьсан. За би нэг төлөөлөгч нар маань бас зарим зүйл дээр мэдэхгүй байгаа. Одоо би ч гэсэн бас нийтийн тээврийн салбарыг бас ингээ хариуцаад бас ингээ тодорхой хугацаанд үрж байгаа. Одоо энэ яагаад 1 жилийн өмнө матлагдсан машин цагийн тариф маань яагаад энэ алдагдлалд хүрчихвэ гэдгийг энэ аудитын байгууллага нь өөрөө тогтоогоод энэ машин цаг буюу өнөөдөр нэг ютонг одоо дизель хөдөлгүүр чинь өөрөө 275 сая төгрөгийн үнэтэй хахад цахилгаан 2 давхар автобус чинь өөрөө 603 сая төгрөгийн үнэтэй. 10 жилийн дотор энэ өртгөө нөхөх ёстой. Тэгэхээр ингээ машин цаг гээд 70 мянган төгрөг баталж хайчаад тэгээ эргүүлээ тэрнийхээ бараг 3.1-ийг буцаагаад эдгэдлийн зарлагаас суудгаж авч үлдснээр нь тухайн базааг алдагдлалд оруулаад байгаа энэ буруу шийдвэрийг чинь бид нар засгч л энэ сууж байгаа шүү дээ. Би бол тэгж төлөөлөгч болж сонгогдож нийтийн тээврийг цаашаад эрсдэлгүй нэрээс нь хотын даргын энэ парк шинжилтийг одоо зөв зүйлтэйг нь цааш нь зөв зүйлдээ залруулаа явъя гэж бодож байгаа шүү дээ. Тэгээ энэ одоо жишээлбэл энэ буруу юм уу? Тэгээ эн чинь ингээ буруу зуруу зүйлийг иргэдийн хурлаар оруулж засаж залруулж цаашаа явах нь бидний үүрэг юм байгаа зү. Тэгээ энэ цахилгаан автобусны хоёр дахь юм нь болохоор эдгэдлийн зардлыг ингэж тооцох юу очоод хоёрдугаар сэлбийн зардал. 200 сая төгрөгийн үнэтэй тээврийн хэрэгслийн сэлбийн зардалтай адилхан тооцсон. Тэгээ өнөөдөр 2 жилийнхэн баталгаа хугацаа эхнээсээ дуусаад эхэлсэн тээврийн хэрэгсэл чинь өнөөдөр сэлбэг байхгүйгээс одоо жил гаруй зогсчихсон. Өнөөдөр ингээд цоошин тээврийн хэрэгсэл чинь явахгүй шүү дээ. Тэгээ сэлбэгийн аваа явуулах ихээр мөнгө байхгүй яах юм. Тэгээ энэ чинь зөв зүйлтэй ингээд сэлбэгийнч тэр элэгдлийн тэр холбогдох зөв зарлалтыг аль болох ингээд одоо сайжруулад иргэдийн хурлаараа оруулаад ингээд явъя гэж байна. Энэ гэхдээ хараа бусад баазад ямар ч хамаагүй. Энэ зөвхөн Монгол улсад цахилгаан автобус явж байгаа манай зорчигч тээвэр хоёр холбоотой байгаа. Тэгээ энэ машин цагийн талбайг өнөөдөр төлөөлөгч нар бид нэр оруулж байна. Өнөөдөр бид бүхэн бас нэг түүхэн шийдвэр гаргаж байгаа. Би бас төлөөлөгч нартай та бүхэндээ бас бүгдэнд нь бас баяр хүргэе гэж бодож байгаа. Монгол улс нийтийн тээврийнхээ одоо энэ цахилгаан эко автобусыг хотын төвөөрөө явуулдаг болсон хотын дараа парк шинжилтийг хийсэн үр дүнгээ өгж байгаа. Цаашид хувийн баазууд өөрсдийнхөө хөрөнгө мөнгөөрөө цахилгаан автобусуудыг оруулж ирж нийтийн тээврт ашиглах боломжийн үе талхыг бид нар энэ машин цагаар бас оруулж өгч байгаа. Эхлэлийн тавьж өгч байгаа. Тэгэхээр энэ маш олон төрлийн ийм одоо боломжийг нээж өгсөн ийм зүйл шүү гэдгийг би бас та бүхэнд бас тодтогч бас хэлье. Тэгээд өнөөдрийн энэ шийдвэрээс бол одоо цаашдаа хувийн болон төрийн хөвчлүүд бол цахилгаан автобусуудыг бол одоо оруулж ирж үйлчлэгэнд нээгдэх нь бол нэмэгдэх тийм суурин тавьж өгч байгаа гэдгийг бас онцолж хэлье. Тэгээ өнөөдрийн энэхүү машин цагийг өөрчлөхгүй бол зөвхөн цахилгаан автобусуудыг мэргэжлийн байгууллага, мэргэжлийн ажилчид байдаг гэдгээр нь дээрээс нь 38 жилийн турш цахилгаан тээврээр дагнсан манай энэ баазад